Чингэлээ дүүргийн бүх хороодод дээрх үйлчлэгийг үзүүлж байгаа юм. Дүүргийн эрүүл мэндийн төвийн мэрэгчлэлтэн, өрхийн эрүүл мэндийн төвийн баг болон инрэл сургуулийн оюутнууд ахмадын гэрээр орж үйлчлэгээ үзүүлж байна. Ингэхдээ гэрийн сувилхуу хийж үзлэг хийх, гэр цэвэрлэх, ус авах, мод хагалах зэргээр гэрийн үйлчлэгээ хийх, холголт цооролтой хүмүүсийн боолтыг солих, хөдөлгөөн засал хийх зэрэг нийт 15 үйлчлэгээ үзүүлж байгаа юм а. Чингэлтэй дүүргээс энэ жилийг 2017 оныг эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд бид нар маш их олон талтай үйл ажиллагааг явуулж байгаа. Чингэлтэй дүүргээс одоо 780 гаруй сая төгрөгийн тусламж үйлчлэгийг одоо эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвд одоо тоног хөрөмж авч гисэн. Мөн сувилхуун тусламж үйлчлэгэнд маш их хөрөнгө зарцуулж одоо 19 хорооны 16 өрхийн сувилагчийг одоо өрхийн сувилхуун чиглэлээр нэршүүлж байгаа нь биднэрт маш их том хөрөнгө оруулалт болж байгаа юм. Нарийн мэрэгсэн сувилагч нар гэрийн сувилхуун тусламжтай явж байна. Өрхийн эрүүл мэндийн сувилагч нар маань тус ахмадуудаа бас мөн үзүүлж. Чингэлээ дүүргийн 19 дэх хорооны хувьд гэрээр асаргаа хийлгэх шаардлагатай 37 ахмад бий. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Солонгосын эрүүл мэндийн олон улсын сангаас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд мобайл технологитой болжээ. Энэхүү төхөөрөмжийг манай улсын 10 сум 2 хороонд олгосон бөгөөд гар утасны аппликейшн ашиглан эхо үзлэг, зүрхний бичлэг, даралт үзэх зэрэг бүхий л үйлчлэгийг үзүүлж байна. Эргээд энэ дээрээ бид нар болохоор тухайн хүний мэдээллийг 5-10 жилээр хэдэн жилээр ч хамаагүй хадгалах боломжтой. Хүсэх юм бол тухайн иргэнд нь одоо гар утсан дээр нь мэдээллийг нь бас явуулчих боломжтой. За тэгээд түргэжлсэн байдлаар бид нар одоо цусны шинжилгээ, илгэний БЦ вирус илрүүлэх, хотоодны хеликобактери илрүүлэх, залуучуудад бол доох тэмбүү газар дээр нь илрүүлэх, за мөн дээрээс нь цусан дахь сахар холестерины хэмжээг одоо газар дээр нь тодорхойлох түргэжлсэн байдлаар цогц үйлчлэгээ үзүүлж байгаа юм үйл ажиллагаа байна. UBS-ийн сурвалжлах баг тус хорооны ахмад настан чимэд доржин гэрээр орж үйлчлэгээ үзүүлэх үйл явцыг сурвалж хэлсэн юм. 19-р хорооны өрхийн эмчнэр мобайл технологи ашиглан эхогоор цусны чулуутай болохыг илрүүлсэн бөгөөд саяхан тэрээр хагалгаанд орсон юм байна. Хамгийн гол нь гэрээр эмчлэн дуудлагаар одоо би хүний тариа хийлгэн, тусал хийлгэн. За тэгээд энэ сайн нарийн багцууд гарч иж штэ. Энэ багцыг одоо нэмлэгдэл би өгч байгаа. Өөр газар бол үзэв шүү дээ. Тэгээ ер нь гогшин настай болсон нарийн цэцгээ хөвгтэй эвтрийг өгнөгд баян иргэдий. Тийм учраас би ч одоо ингээл гэртээ дугаал эрүүл мэндийн сахиулчдаг хүн шүү дээ.